Сайн байна уу? Эрсдээ сугаас мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзах удаа баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ хүнийг таних нууц. Хүүхдтэй нэг бүршлэн бүд тусал. Күнзийн сургаалаас гэсэн ийм сэдвтэйгээр ярилцъя гэж бодож байна. Тэгээ миний хувьд болохоор энэ сургаалыг одоо бараг 3 4 жилийн өмнө ингээд сонсч байсан. Тэгээд ямар одоо гайхалтай гоё одоо тийм ээ философи сургаал одоо хэлсэн хүн бэ гэж ингэж бодож байсан. Гэтэл яг өнөөдөр ингээд сонсоод үзэхэд бүр оогч сонсоогүй юм шиг бүгдийг нь одоо бараг мартцсан. Күнзийн сургаал энэ философиг одоо сонсоод өнөөдөр одоо дахиж сонсно ямар одоо аз болвоо тийм ээ. Би одоо тийм ээ ингээ миний амьдрал ингээ хазаагаа явж исэн бэ штэ гэсэн ийм одоо бодол надад төрсөн. Бидний амьдрж байгаа утга учир юу юм тийм ээ? Сайхан амьдрахын тулд яах ёстой, ямар хандлагатай байх ёстой юм. Мөн одоо ялангуяа одоо хүн болгон тийм үр хөвгт төрүүлээд тийм ээ өсгөж байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл үр хөвгтөө ямар одоо чиг зорилготой ямар одоо хандлагатаар өсөх ёстой юм бэ гэдгийг хүртэл маш гоё одоо хэлээд өгсөн байдаг. Тэгээд өнөөдөр тийм ээ би яг өөрөө хэн нэг удаа сонсондоо маш их одоо баяртай байгаа. Үнийг одоо та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Та тийм ээ эхнээс нь дуустал нь сонсоод үнэхээр амьдралын утга учир яаж одоо амьдрах ёстой хандлага мөн одоо өөр хүмүүстэй өсгөж хүмүүжүүлж байгаа хүмүүс байгаа тийм ээ. Би энэ дээр одоо зөв явж байгаа юм байна. Энэ дээр буруу одоо зам руугаа явах гээд байгаа юм байна тийм ээ. Ингээд чиглүүлээд өгье гэдэг маш гоё одоо ийм чиглүүлэгч болох байхаа гэж бодож байна. За ингээд эхэлцгээе. Күнзийн сургаал орчуулан хүргэж байна. Авахгүйгийн ухаанаар хүлээж авно. Хүнийг таних ухаан. Хүүхдийн хүмүүжил. Хүний сэтгэл. Хүний сэтгэл нь уулын горхиноос ч илүү ширүүн. Харин хүний сэтгэлийг таних нь Тэнгэрээс ч илүү хэцүү. Тэнгэр бол хавар зуун намар өвлийн дөрвөн улиралтай. Өглөө ороо нь ялгаатай байдаг ч хүмүүс нь чимгэлсэн царай гүнзгий мэдрэмжтэй улмаас мэтгэд бэрх байдаг. Хэдийгээр гадаад төрх нь үнэн чимшиг харагдавч залтай хүн байхад насанд хүрсэн мэт харагдавч сэтгэл санаа оюун ухаанаараа томоожгүй хүнч бий. Гаднаасаа найрсаг зантай харагдавч дотроо хүүтэн цэвдэг хүмүүс байхад гаднах төрх нь цэвэрхэн харагдавч арчаагүй залхуу хүмүүс ч байдаг. Гадна төрхөөрөө өвөөмөр сэтгэлтэй харагдавч дотоод сэтгэл нь инэрлгүй ширүүн хүн бий. Тиймээс күнз нь хүнийг танихдаа хол газар даалгавар өгч явуулан түүний үнэн чанарыг хардаг. Ойрхон зогсоод хүнд хэцүү нөхцөл байдлыг нь ажиглаж, төвөгтэй бэрх ажил даалгаж авъяас чадварыг нь хардаг. Гинтийн асуулт тавьж мэрэгэн ухааныг нь таньж, яаралтай амлалтаар дамжуулан итгэл даах эсхийг нь хардаг. Эд хөрөнгөө даатгаж буянтай байхыг нь харж, яаралтай зүйлийг мэдээлж түүнд хандах хандлагыг нь сонждог. Түүнийг согтоож аран шинг нь ажиглаж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд оруулж, эсрэг хүснэндээ хандах хандлагыг нь шинждэг. Хэрвээ энэ бүр хэцүү бол эхлээд тухайн хүн юу хийж байгааг саатар ажигла. Яаж хийж байна? Тэгж хийж буй учир шалтгаан юу юм бол? Тэр хүн тухтай тайван хийж буйг анхааралтай ажиглавал хүмүүс хэрхэн өөрийгөө нууж чадах вүлээ? Хэдийгээр хүн бүр түүнд дуртай байсан ч гарцаагүй сайн ажигла. Эсвэргээр хүн бүр түүнийг үзэн яддагч сайтар ажиглаад үзээрэй. Өөрийгөө эргэцүүлэн бод. Би өдөрт 3 удаа өөрийнхөө тухай эргэцүүлэн боддог. Бусын төлөө аливаа зүйл хийхдээ чин сэтгэлээсээ хандаж чадсан уу? Хууль дүрмээр нь найдвартай зөв хийсэн үү? Сурч мэдэж өөрийн болоогүй зүйлээ хэлсэн юм биш үз гэж эргэцүүлэн боддог. Ухаантай харагдах арга байдаг. Өвөмөр хүнд буянтай хүн шиг хандаж, эцэг ихтэй бүх чадлаараа тусалж, хаандаа бүхнээ зориулан үйлчилж, хууль ёсныхын дагуу зөв амьдрал, сурсан зүйл байхгүй ч түүнийг эрдэм мэдлэгтэй хүн байна гэж бодноо. Зөвхөн үүнд санаа зов. Бусад хүмүүс чамайг ойлгохгүй байх вэ гэж бүү санаа зов. Харин бусдыг би ойлгохгүй байх вэ гэж санаа зов. Дараах 4 зүйлээс айх хэрэгтэй. 1. Ёс суртахуунаас холдох. 2. Хичээл номдоо хайхрамжгүй хандах. 3. Шудраг үннийг сонссон ч амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байх. 4. Муу зуршлаа засч чадахгүй байх. Эдгээр зүйлээс үргэлж айж тэгж чадаагүй үедээ гэмшиж хурдан засч байх хэрэгтэй.
шүүмжлэлд талархаж байгаарай. Мөчрийг нь тайрч янзлан батбих тулгуур хийж өгсөн мод сайхан ургадаг бол зүгээр л орхигдсон мод нь хамаа намаагүй ургадаг. Хүн яг адилхан шүүмжлэлийг анхааралтай сонс. Зас залруулсан хүн тэр хэмжээнд өсч хөгждөг. Бусдын сул талыг бүү илчил. Эрхэм хүн бусдын сайн талыг ярьж сул талыг ярьдаггүй. Харин өчүүхэн сэтгэгч хүн бусдын сайн талыг ярихгүйгээр зөвхөн сул талыг ярьдаг. Бусдын зөвлөгөө хүлээн аваарай. Өөрөөсөө ахмад хүн юм уу найз нөхдийн хооронд дэндүү их зөвлөгөө өгөх хэрэггүй. Сөрөг үгс цөөн байх тусмаа сайн. Бусад хандан сонсоос дургүй хүрэм уур уцаартаагаар бүү яриарай. Бусдаж бас танд тэгжил хариулна. Замаасаа төөрч болохгүй шүү. Өөртөө бүх хүчээ зориулан үнэнч бай. Өөрийгөө зөндөнд орхиж бусдын зүйлд анхаарлаа хандуулсан хүн замаасаа төөрсөнтэй адил. Мэдхгүй байх нь ичмээр зүйл бишээ. Мэддэг зүйлээ сайн мэдэж байна хэмээн хэлж, сайн мэдэхгүй зүйлээ шударгаар мэдэхгүй гэж хүлээн зөвшөөрөх нь даруй жинхэнэ мэдлэг юм аа. Өөрийгөө хайрлаж хүндэл. Үр тариа нахиалдагч соёолохгүй, цэцэглэж чадахгүй байдаг. Арай гэж соёол цэцэглэлж үр жимсээ өгч чадалгүй төгсөх тохиолдолч бий. Үүний нэгэн адил 10 наснда гайхалтай мундаг хүүхэд гэж дуудагдж байсан хүн 30 наснда гэмт хэрэгтэн болж төгсдөг тохиолдолч бий. Чи бол хараахан дэлгэрээгүй байгаа цэцэг юм. Өөрийгөө ойлгож хайрл. Ёс суртахуунд харьцах амлалт өгч болохгүй. Их сонсож баг яар. Аль болох олон сургаал сонсож уншиж байгаарай. Амнаасаа гарахдаа үнэхээр ойлгосон зүйлээ л яар. Ямар нэгэн эргэлзээтэй бол хэлэхээс татгалзах нь зөвөө. Тэгснээр шүүмжлэлд баг өртөх болно. Хэрв та өндөр албан тушаалд байгаа бол эдгээр үгсийг санаж яваарай. Гөлгөр хавтан нугларсан хавтан дээр тавихад доод талын нугларсан хавтанч гөлгөр болдог. Хүмүүс бас адилхан. Зөв хүн дээр суух үед ард түмэнч бай, доод албан тушаалтнууд ч бай. Өөрсдийгөө засч зөвшрөн итгэл найдвар хүлээлгдэг. Хийж болохгүй 4 зүйл байдаг. 1. Ямар ч зүйл тодорхой биш байхад тийм байх гэсэн таамаглал дээр үндэслэн дүгнэлт хийх нь аюултай. 2. Өөрийн үг үйлийг гарцаагүй зөв хэмээн дүгнэх нь аимшиг. 3. Зөвхөн өөрийнх нь үзэл бодол зөв хэмээн зөрүүлэх нь утам шиг. 4. Бүх зүйлийг өөрийнхөө төлөө байлгах гэсэн хувиа хичээсэн үзэл муухай. Бусдыг буруутгах хэрэггүй. Эрхэм хүн бүх зүйлийг өөрөөсөө хайж, өөрөө хариуцлага хүлээдэг. Өчүүхэн нэгэн бүх шалтгааны гаднаас хайж, бусдад хариуцлагыг шилжүүлдэг. Үг төрүүлж болохгүй. Үйлдэл хийхгүй үг л яриад байхыг цээрл. Илүү их хэрэгжүүлэхүйцээр хичээх нь зүйтэй. Бусад бүү саад бол өөртөө үнэнч бай. Өөрийн ажил амьдралдаа үнэнч байхын зэрэгцээ бусдын нутаг дэвсэрт хандах, хөллөнгөөс оролцох зэрэгээс зайлсхий. Хүнийг алдаагаар нь мэдэж болно. Алдааны янз бүрийн хэлбэрүүд байдаг. Тиймээс алдааг нь хараад тухайн хүний сэтгэлийг мэдэж болдог. Буруутай бол нуулгүйгээр түүнийгээ хүлээн зөвшөөрч засаарай. Эрхэм хүний санаж явах зүйлс. Аливаа зүйлийг тодорхой харж зөв сонсож, нүүрний илэрхийлэлээ зөөлрүүлэх. Ээлдэг хандлагатай байж, ярихтаа нухацтай, ажиллахтаа болгоомжтой, эргэлзэж байвал асууж, уурсан үедээ дараах үр дагаврыг нь бодон үйлдэл хийж, ашиг олох үедээ хууль ёсны эсхийг бодож, тунгаан эдэлж хэрэглээрэй. Хүүхдийн хүмүүжил. 1. Хүүхдийнхээ асуудлыг 1-10 хүртэл бүгдийг шийдэж өгөх хэрэггүй. Хүүхэд өсгөн хүмүүжүүлэх эцсийн зорилго бол бие даасан хүн болох явдал юм а. Хайр гэдэг нэрээр бүхнийг өмнөөс нь шийдэж өгч болохгүй. Хүүхэд бэрхшээлийг бие даан мэдэрч, даван туулах үйл явцаар дамжуулан өсч хөгждөг. Амьдралаа суралцах боломжийг нь булаадаг эцэг эхчүүд хүүхдээ зэвсэггүйгээр тулааны талбар руу илгээж буйтай адил. Мэдээж үр хүүхдээ үл хайхарч бэрхшээлийг нь үл тоомсорлох тухай яриаггүй. Таны хүүхэд бэрхшээлийг өөрөө даван туулж чадахуйцаар
үл тоомсорлох ба туслах гэсэн дундын байр суурьнд байж шийдлийг олох нь зөвөө. 2. Хүүхдийнхээ өмнө мөнгнөөс болж муудалцах дүр төрхийг бүү үзүүлээрэй. Мөнгөнд хэд автаж, мөнгнөөс болж хэрэлдэх байдлыг харуулж болохгүй. Үр хүүхдээ үнэхээр баярлуудаг эцэг их ямар эцэг их гэдгийг мэдэх үү? Мөнгөтэй байвал сайн ч мөнгө ихтэй байлаа гэд хамгийн сайн эцэг их бишээ. Хүүхдийнхээ өмнө мөнгнөөс болж байнга хэрэлдвэл хүүхдийн сэтгцийн эрүүл мэндэд сайнгүй бөгөөд байнга стресс түвшүүртэй байдаг. Эдгээр хүүхдүүд ирээдүйд хүн хоорондын харилцаанд орохдоо сэтгэл зүйн хувьд хямралтай байх магадлал өндөртэй. Эцэгчүүд мөнгөний асуудалд итгэлтэй байж хүүхдийнхөө өмнө мөнгнөөс болж муудалцахгүй байхыг хичээхэн зүйтэй. 3. Хүүхдийг эцэгийнхээ өмч гэж бүүхаар. Күнз хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэхдээ өөрийн өмч мэтээр хандаж болохгүй гэж хэлсэн байдаг. Өөрийн амьдралыг удирдах яваа хувь хүн гэж хандах хэрэгтэй. Хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа зорилго нь бие даасан хүн болгох явдал. Гэвч зарим эцэг эхчүүд чиний ирээдүйн төлөө тэгж байна. Чиний төлөө ажиллаж байна гэх мэтээр хүүхдэд байнга үгэлдэг. Эцэгхийн ажил, хүүхдийн ажил тус тусдаа бие даасан байх хэрэгтэй. Эцэгхийн ажлыг хүүхдэд хүчээр ойлгуулах гэж бүү оролдоорой. Хүүхдэд байнга өглөж хянаж байдаг гэр бүлийн хүүхдүүд айхтар амжилтанд хүрсэн тохиолдол ховор байдаг. 4. Үүрэг хариуцлага үл тоомсорлон үрлэн амьдралаар бүү амьдр. Хүний амьдрал нь тэнгэрээс ирсэн бэлэг бөгөөд бусдад аз жаргал хайрлахын тулд хичээх хэрэгтэй гэж Күнз хэлжээ. Энэ нь эцэг эхчүүд хүүхдүүдтэй болон бусдад эерэг нөлөө үзүүлж амьдрах үүрэгтэй гэсэн үг. Хүүхдүүд хариуцлагатай зөв сайн аргаар амьдралаа авч яваа эцэгхээ хүндэлж хайрлах нь дамжиггүй. Танд энэ бичлэг таалагдсан бол хайртай дотны гэр бүл, найз нөхөд, сонсоосоо гэж хүсэн бүхий хүмүүстээ түгээгээрэй. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж минь YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.